Өөрчлөлөөр манайхаа мэдээж зар явж байна. Тэгэхээр наадмын урамшуулал зарласан байгаа. Урамшуулал нь таалагдана гэж найдаж байна. Хувийн уншлага болон хувь тавилангийн матриц үндэс өртний сургалтыг маань сонирхож байгаа бол Facebook page, Instagram-ийн чатаар ороод ирээрэй. Баярлалаа. Сайн байцгаана уу? За ингээд 7 дугаар сарын төлөв байдлын морин уралдааныг сонгосон буюу 2 дугаар группийг сонгосон үзэгчдийнхаа нэмэлтийг эхлэхэд бэлэн болсон байна. За нэмэлтийн гол 7 сард анхаарах зүйл юу вэ гэдэгтэр Queen of Cups болон Shaman King Truth үзэр маань буруу харж болсон байна. Тэгэхээр та бүхний маань ажлын талбар дээр сэтгэл хөдлөл, уян хатан байдал маш чухал байна. За энэ уян хатан байдал нь болохоор юу гэдэг сэтгэл хөдлөлтэй холбоотой уян хатан шүү. За тэгээд Queen of Cups маань болохоор таны маш эмзэг, гүн гүнзгий тэр мэдрэмжтэй харилцаанд илүү нөгөө анхаарлаа хандуулах, төвлөрөх тийм хандлагыг харуулж байгаа. Гэхдээ Shaman King Truth үзэр маань уруу харж бууснаар илүү нөгөө үнэн байдал, үнэж байдал алдагдах гээд байна уу да. Одоо илэн далангуй байдалд саад гарах магадaltaйг сануулж байна. Тэгэхээр илэн далангуй харилцаа, үнэн байдлыг, үнэн зүйлийг баримтлах, үннийг хайх нь илүү ажилдаа илүү амжилт авчрах гол түлхүүр болох нэ. За тэгээд энэ дээр болохоор бас Shaman King Truth үзэр үнэн гэдэг үзэр маань уруу харж бууж ийн гэхээр нээлттэй уншлага дээр та бүхэнд бас хэлсэн. Ажил карьертай холбоотой, бизнестэй холбоотой ямар нэгэн хилцээрийн түвшинд одоо хөрөнгө оруулалт хийхдээ нөгөө хууль бус зүйлд одоо мөнгө төгрөгөө зарцуулах, хууль бус зүйлд ажиллах иймэрхүү зүйлүүдээс ерөнхийдөө 7 сард хоол байгаарэ гэдэг зүйлийг дахин сануулж байна. Энтэй бас холбоотой гарч ирж байгаа болов уу гэж би бол уншиж байна. За тэгээд 7 сард ирэх бэлэг болон боломж дээр Strength үзэр, Hierophant үзэр хоёр гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол санхүүгийн одоо юу гэдгийг аливаа тулгарч байгаа асуудал бэрхшээл гэдэг зүйлд бол илүү тэсвэр хатуучилтай юу гэдгийг одоо зарчимч ийм байдалтай хандаарэ. Strength үзэр бол таны дотоод хүчийг илэрхийлдэг. Тэгэхээр дотоод хүч чадлаараа аливаа ямар ч хүнд нөхцөлд даван гарах тэр боломжийг энэ хүзрээр зааж өгч байгаа шүү. Тэгэхээр хүнд ингээд нөгөө боломжгүй зүйл гэж байхгүй, гарц гаргалгаагүй одоо мухар гэж угаасаа байхгүй шүү. Өөрийнхөө тэр дотоод хүчинд итгээд ямар ч одоо тулгарсан асуудал бэрхшээлээс бол яаж яагаад гарах тэр боломжийг л хайгаарай. Боломж үргэлж байгаа. Бүх зүйл боломж байгаа гэж хандаарай гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. Hierophant үзрээр бол уламжлалт арга барил нөгөө зөвлөгөө, ёс журмыг баримтлаарай. Санхүүгийн одоо гол амжилтыг дэлгүүрч юм шүү. Зөвлөгөөнд одоо энэ зөвлөгөөнд илүү анхааралтай хандаарай гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. Тэгээд миний санахаар бол нээлттэй уншлага дээр бас Hierophant гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань ерөөхдөө эрт дээр үеэсээ юу яригдаж ирсэн, ямар одоо юу гэдэг зүүр үг байдгийг, ямар хилц үг байдгийг, эрт дээр үеэсээ одоо юу баримталж ирсэн, үнэн гэж зүйл юу юм зөв шудраг зүйл гэж юу юм, шудраг ёс гэж юу юм, зөв зүйл гэж юу юм. Иймэрхүү зүйлүүд угаасаа биднэрт нэг юм өвөө эмээгээсээ, эцэгхээсээ өвлөж авсан, сонсож авсан иймэрхүү нэг уламжлалт ийм хэвшмэл зүйлүүд айгүйх байдаг шүү дээ. Тэднийг ерөөхдөө нэг жоохон дотроо санаж энэ 7 сарын өнгөрөөгөөрэй гэж байна. Тэгээ энэ дээр болохоор санхүү тал дээр бас Strength Hierophant-ийг бас дахиж гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ерөөсөө л энэ 7 сард яаж хийж байгаа л ямар нэгэн буруу хүнтэй уулзрах гээд эсвэл буруу төсөл дээр ажиллах гад, буруу зүйл дээр хөрөнгө оруулалт авах гад, буруу хүнээсээ хөрөнгө оруулалт авах гад, буруу хүнд хөрөнгө оруулалт өгөхгүй ч юм уу нэг юм мөнгөтэй, юм ажилтай, бизнестэй холбоотой ямар нэгэн том зүйл ерөөсөө хийх гээд байгаа ийм хүмүүс агаад байна. Энэ дээрээ ерөөсөө нэг бол хойшлуулад, нэг бол нөгөө 7 хэмжээш нэг огтлоод, нэг бол нөгөө ятг тусам нэгтэл гэдэг лөө тэр иймэрхүү зүйлсийг бол ингээд маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгээд ирэх бэлэг боломж дээр бол мэдээж энэ Hierophant гарсан нь нэг талаараа юу гэж байгаа вэ гэхээр тэр нөгөө эмээ өвөгийн тань, эцэг эхийн тань хэлж ирсэн тэр гайхалтай одоо онч мэрэгэн үг тэр гайхалтай сургаал энэ зүйл танд тусалж чадах нэ. Дээрэс нь таны дотоод хүч аливаа тулгарч байгаа асуудлын ард гаргаж ирж чадах нэ. Дотоод хүчтэй танд бэлэг боломж болж орж ирж байна. Онч мэрэгэн үгс, зүгэр цэцэн үгс эднэр танд бас юм хүч болж бэлгэнд ирж байна гэдгийг бас нэг талаараа харуулж байна. За
teaching хузар таны энэ 7 сарын гол зам сүнсний даалгавар дээр гарч ирсэн. Тэгэхээр бусдаас одоо суралцах гэх юм уу те суралцах хүмүүстэй ойлголцох урт хугацааны ийм тэнцвэртэй харилцаа бий болгох ийм чадварууд ийм одоо юу гэдгийг зарчмуудыг бол хүзэр маань та бүхэн зааж өгч юм. Тэгээ энэ сарын даалгавар нь бол харилцан бие биесээ суралцах. Энэ маань одоо хайр дурлалын харилцаанд ч бай, ажил төрлийн харилцаанд ч бай, тий хамтрагч одоо түншүүдийн харилцаанд ч бай. Ер нь хүмүүсээс маш сайн суралцах хэрэгтэй. Ер нь одоо тантай шинэ уулзсан ч бай. Та ямартай ч ийм 7 сард нэг хүнээс тэр хүн нь одоо шинэ танилцсан хүн ч ээж болно, хосын харилцаа, хайр дурлалын харилцааны хүн ч ээж болно, хинч ээж болно. Маш их зүйлийг суралцаж авах юм байна. Харилцан бие биенээсээ суралцах юм байна. Дээрээс нь маш том ухаарлыг олж авах юм сар байх нэ. За гарц гаргалгаан дээр бол King of Cups гарч ирсэн. 7 сарын гарц гаргалгаа бол дотоод амар амгалан сэтгэл санааны тэнцвэр маш чухал байна. Энэ карт нь бол юу гэдэг таны одоо оюун бодол, оюун ухаан, сэтгэл хөдлөлийг зохицуулж те тайван байхыг уриалж байгаа юм үзэр байна. Сэтгэлийн тайвшруул, аливаа эмзэглэл, аливаа одоо сэтгэл хөдлөлийн дээшээ доошоо энэ савлгаанаас бол маш боломжтой хандаж савлгаанаас сэргийлэхийг бол сэргийлж одоо тэнцвэрийн хадгалах нь бол энэ 7 сарын гарц гаргалгаа байх нэ. За төлөв энержи дээр болохоор та бүхний маань одоо хамгийн түрүүнд та бүхэн бодогдож байгаа бодолд орж ирсэн тэр одоо хүсэл мөрөөдөл ч юм уу, зорилго ч юм уу, ажил хэрэг, үйл хэрэгтэй тэр зүйл хизээ бүтэх вэ гэдэг дээр бол энэ November хүзэр гарч ирсэн. Тэгэхээр таны одоо төлөвлөж байгаа зүйлс маш удахгүй юу гэдэг энэ намар өвлөөр ерөөхдөө бүтгээр харагдаж байна. Тэгээд тэр тусмаа 11 сард бол илүү амжилт үр дүнд хүрэх 11 сард одоо та бүхэн маань энэхүү бодож байгаа зүйл биелэхээр төлөвтэй харагдаж байна. Тийм учраас нэг их удахгүй учраас илүү төвчээртэй байгаад энэ хугацааг бас ингээд төвчээртэй хүлээгээрэй гэдэг зүйлийг илэрхийлж ийн. За зөвлөгөөний хувьд болохоор self care dance үзэр гарч ирсэн. Тэгэхээр өөрийгөө илүү халамжлах хэрэгтэй. Дээрээс нь одоо юу гэдгийг биеийн хөдөлгөөн бүжиглэх шууд утгаараа одоо парти идэх тий. Дээрээс нь гүүх, фитнест явах, тий хөдөлгөөн хийх, уян хатан байх нь бол таны бүх энерги сэргээхээс гадна одоо биеийн бүх хөдөлгөөн гэдэг нь таны биеийн голын сугаар дамжиж байгаа 7 урд долуулаа одоо сэргэж өгөх нэ. Тэгэхээр ингээд биеийнхаа ямар ч одоо эд хэрэгтэн үлдээхгүйгээр маш гоё бүжиглэх те бүх биеийн хөдөлгөөнийг хийх хэрэгтэй байна гэдэг зүйлийг бол илэрхийлж байна. Тэгээ эрүүл мэнд сэтгэл зүйдээ маш их анхаарал тавих хэрэгтэй байна гэдгийг бас давхар илэрхийлж байна. За ингээд хамгийн сүүлд нь болохоор та бүхэн маань тийм үгүй гэсэн асуултанд хариулагдах асуултаа бодоод хариултыг нь хэлж өгье. Үнэн шударга байдлын хүзэр буюу justice үзэр маань доош харж буусаа. Тэгэхээр үнэн шударга байдлаа алдагдах, буруу шийдвэр гаргах эрсдэлтэй байна гэдгийг дахиж илэрхийлж байна. My God. Тэгэхээр ерөөсө бүх талбар, бүх асуултан дээр нэг л зүйлийг яриад ах юм. Тэгэхээр та бүхний маань сахиусууд, сахиусны тэнгэрүүд ерөөсө яг энэ уншлагаар дамжуулаад маш том анхааруулгыг бүр ингээд дахин ингээд илэрхийлээд байна. Тэгэхээр та бүхэн маань одоо яадгийн байгаа юм бүгдээрээ сэтгэл хөдлөлтөд автаж том шийдвэр битээ ерөөсө гаргаа. Ерөөсө энэ 7 сард ерөөсө түр ингээд хойшлуулж байгаа манайхаа. Энд бол үнэхээр ингээд нэг л том буруу эргэлтэл хийх гээд байна. За ямар нэгэн маргаан зөрчил асуудал хандахдаа илүү илэн талангуй зөв шударга үнэн байх, үнэн зүйл дээр, зөв зүйл дээр, шударга зүйл дээр тулгуурлах хэрэгтэйг бол анхааруулж байна энэ үзрээр. За тэгээ мэдээж justice үзэр маань доош харж буусан учраас no гэдэг хариу, үгүй гэдэг хариу гарсан байна. За ингээд товчхондоо ингээд дүгнээд хэлэхэд бол энэ сард таны одоо дотоод сэтгэл хөдлөл, үнэн шударга байдал хамгийн гол түлхүүр болох нэ. Ажлын талбарт те ер нь бүх харилцаанд илүү илэн далангуй байх. Хүмүүстэй айгүй тийм илэн далангуй үнэнчээр ингэж харилцах, зөвшөлдсөх тий. Аливаа харилцаанаасаа бас их суралцаж, ухаарл олж авах юм сар байна. За санхүүгийн болон амьдралынхаа одоо асуудлууд дээр илүү төсвөр хатуужил сууж өгөх юм байна. Уламжлалт одоо нөгөө
хөвшмөл тэрхий маягийн үнэт зүйлийг бол ойлгохны, үн цэнийг ойлгохны, тэгээ эрүүл мэндэд биеийн хөдөлгөөн бүжгээр анхаарал тавьж өгөөрэй. Сэтгэлээ илүү амар амгалан тайван болгоорой. Одоогийн төлөвлөгөө бол энэ 11 сард бол биелэх төлөвтэй харагдаж байна шүү гэдгийг бас давхар сануулж хэлж байна. За ингээд уншлага нь бол үгээр өндөрлөж байна. Таалагдсан гэдэгт найдаж байна. Тэгээ бүгдээрээ сайхан надаарай, амжилт хүсье. Баярлалаа.